За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ Харвардын судалгаагаар батлагдсан эрүүл амьдралын хэм маягийн 5 хүчин зүйлийн талаар мэдээлэл хуваалцаж байна. Та амьдралаа ямар нэгэн өвчин зовлонгүй үргэлж залуу эрч хүчтэйгээр 10-аас 14 жилээр уртасгах боломжтой. Харвард их сургуулийн судлаачид 30 гаруй жилийн турш 120 мянга гаруй хүнийг судалж урт наслах боломжийг нэмэгдүүлэх хүчин зүйлийг судалжээ. Сувилагчдын эрүүл мэндийн судалгаа болон эрүүл мэндийн мэрэгчлэнүүдийн хяналтын судалгаанаас цуглуулсан 34 жил хүртэлх хугацаанд ажиглагдсан эрэгтэй эмэгтэй хүмүүсээс цуглуулсан өгөгдлийг ашиглан судлаачид амьдралын хэм маягийн 5 эрсдэл багтаа хүчин зүйлийг тодорхойлсон. Үүнд нэгдүгüүрт нь эрүүл хооллолт, хоёрдугаарт нь тогтмол дасгал хөдөлгөөн, гуравдугаарт нь эрүүлжин, дөрөвдүгüүрт нь тамхи татахгүй байх, тавдугаарт нь согтруулах ундааны хэрэглээ зэрэг болно. Эдгээр амьдралын хэм маягийн хүчин зүйлсээ аль нэгийг нь оруулаагүй хүмүүстэй харьцуулахад 5 хүчин зүйлийг бүгдийг нь хэрэгжүүлсэн хүмүүс 14 жил хүртэл урт наслсан байна. Дараах судалгаагаар судлаачид эдгээр хүчин зүйл нь зөвхөн урт наслахаас гадна эрүүл амьдрахад хувь нэмэр оруулж болохыг тогтоожээ. Дээр дурсан эрүүл зуршлуудын 4-өөс 5-ыг нь дагаж хэрэгжүүлсэн 59 настай эмэгтэйчүүд чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдраар 34 орчим жил илүү наслсан бол эдгээр эрүүл зуршлуудын аль нэгийг нь ч дагдаггүй эмэгтэйчүүд нь 24 жил наслсан үзүүлэлт гарсан байна. Харин 50 наснда 4-өөс 5 эрүүл зуршилтай эрчүүд архаг өвчнөөс ангид 31 орчим жил амьдарсан бол огт дадал зуршилгүй эрчүүдийн дунд энэ үзүүлэлт нь 24 жил байжээ. Харвардын судалгаагаар баталсан амьдралын хэм маягийн 5 хүчин зүйл. Нэгдүгüүрт нь эрүүл хооллолт. Харвардын эрдэмтэд хатуу диет барих биш, харин хоол хүнсэндээ ногоо, жимс, бүхэл үр тариа, эрүүл өөх тос болон чидүүн жимсний тос, самар зэргийг дамгаалсан газар дундын тэнгисийн хоолтыг сонгохыг зөвлөдөг. Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь ахмад наснуудтай холбоотой бусад архаг өвчний эрсдлийг бууруулж чадна. Харвардын хоол тэжээлийн мэрэгчлэнүүд өдөр тутмын 1 удаагийн хоолны тавгийг дараах 4 хэсэгт хуваахыг хамгийн эрүүл загвар гэж үзсэн байна. Үүнд нэгдүгüүрт нь тавгийн 50% буюу тал хувь нь төмснөөс бусаж жимс болон олон төрлийн өнгөтэй хүнсний ногоо байх. Энэ нь биеийг хоргожуулж арсны эсийг залуужуулах антиоксидант болон эслэгийг үүсвэр болно. Хоёрдугаарт нь тавгийн 25% нь бүхэл үр тариа, үүнд улаан будаа, овёс, хүрэн будаа зэрэг орно. Энэ нь цусан дахь сахарыг огцом өсгөж, арсыг сахаржуулдаггүй тул энергийг тогтвортой барьдаг. Гуравдугаарт нь тавгийн 25% буюу үлдсэн хэсэгт нь эрүүл уурга, үүнд загас, дахианы мах, шос, самар зэрэг орно. Мөн боловсруулсан бэлгийн хям, гахаа, улаан махны хэрэглэх маш бага түвшинд барихыг сануулдаг. Харвардын судалгаагаар транс тос болон үүнд маргарин, бэлэн нарийн боо, шарсан төмсөнд байдаг тосн зэрэг нь зүрхэн цэцэм судасны нарийслыг үүсгэж эсийг хамгийн хурдан өтлүүлдэг болохыг тогтоосон. Транс тосыг бүр мөсөн хориглож, оронд нь чидүүн жимсний тос, оливын тосог, канола тос, авокадо болон самарт агуулгаддаг ханаагүй эрүүл өөх тосыг хэрэглэх нь эсийн бүрх өвчийг уян хатан болгож, арсыг хуурайшхаас хамгаалдаг. Эрүүл хооллолтын гол дадал бол цангаагаа зөвхөн цэвэр ус, чихэргүй цайгаар тайлах явдал юм. Хоёрдугаарт нь тогтмол дасгал хөдөлгөөн. Судалгаагаар өдөрт дунджаар 30-аас доошгүй минут дунд болон эрчимтэй хөдөлгөөн хийх шаардлагатай. Үүнд хурдан алхах, гүйх, дугуй унах зэрэг болно. Дасгал хөдөлгөөн бол таны биеийн эс доторх цахилгаан станц болох митохондрийг тасралтгүй цэнгэлдэг цорын ганц зүйл юм. Өдөрт ердөө 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүний зүрх судас, тархины насжилт үе тэнгийнхнээсээ 10 насаар залуу байдаг. Тогтмол биеийн тамирын дасгалын цусны даралт ихсэх, чихрийн шижин, ясны сэргэжилт, зарим хорт хавдар, таны мэдхүн бууралт зэрэг нас ахих тусам нэмэгддэг хэд хэдэн архаг өвчний эрсдлийг бууруулдаг.
Дасгал хөдөлгөөн мөн төвшүүр цусны даралтыг бууруулж нойрны чанарыг сайжруулахад тусалдаг байна. Америк нэгдсэн улсын эрүүл мэнд хүний үйлчлэгээний яамны Америкчуудад зориулсан биеийн тамирын дасгалын өдөр дамжинд эхлээд илүү их хөдөлж бага суухыг зөвлөж байна. Зарим хөдөлгөөн огт хийхгүй байснаас энэ дээр хэрэгжээ. Эрүүл мэндийн нэмэлт ашиг тусын тулд тэд 7 хоногт дор хаяж 150-аас 300 минут хурдан алхах эсвэл хурдан бүжиглэх гэх мэт дунд зэргийн болон эрчимтэй дасгал хийх, мөн 7 хоногт 2 өдөр булчин бэхжүүлэх дасгал хийхийг зөвлөж байна. Дасгал хөдөлгөөн саад болж буй хүчин зүйлсэд мэдлэг, урам зориг, эрүүл мэндийн байдал муу байх зэрэг орно. Мөн түнчлэн дасгал хөдөлгөөн хийх чадварыг бууруулж болцсогүй хүчин зүйлүүдэд архаг өвчний шинж тэмдэг, эм тариа, хоол тэжээлийн дутагдал, гэмтэл зэрэг ордог. Эмч мэрэгчлэний зөвлөгөөний эдгээр эрсдлийг бууруулж хүний чадварын хүрээнд аюулгүй дасгалын дэглэмийг бий болгоход тусалдаг. Дасгалын дэглэмийг бүцэцгүй байж болно. Жишээлбэл өдөрт хэд хэдэн удаа шатаар авирах, алхах, бие бэлдрийн чирэгчлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төлөвлөсөн давтагдах хөдөлгөөнтэй дасгалын хөтөлбөрт оролцох гэх мэт байж болно. Сул дорой бие султай хүмүүст аэробикийн дасгал эхлэхээс өмнө булчин бэхжүүлэх дасгал, тэнцвэрийн дасгал хийхийг зөвлөж байна. Хамгийн тохиромжтой энэ тэнцвэрийн дасгалыг 7 хоногт 3 ба түүнээс дээш өдөр хийх хэрэгтэй. Тогтмол биеийн тамирын дасгал нь бие даан алхах чадварыг сайжруулж, уналтыг бууруулж, тэнцвэрээ хадгалах хүч чадал, амьдралын чанарыг сайжруулдаг. 3 дугаарт нь биеийн жингийн хэвийн хэмжээнд барих. Шинжлэх ухааны үүднээс жингээ зөв хэмжээнд барих нь бие махбодыг дотроос нь тасралтгүй хордуулж, өтөлтийг хурцсагдаг, архаг өрөвслийг устгах биохимийн арга юм. Хүний биеийн жингийн эндгэс хэвийн хэмжээнд 18.5-аас 24.9 хооронд байх ёстой гэж онцлсон. Илүүдэл жин гэдэг бол зөвхөн гадаад үзүнч биш, хариу бие махбодыг дотроос нь тасралтгүй хордуулж байдаг дотоод өөхлөлт архаг өрөвсөл юм. Биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадвал чихрийн шижин даралт ихсэх өвчнөөс 80% сэргийлж чадна. Илүүд жинтэй байх нь хүний дотор эрхтнүүдийн эргэн тойронд дотоод өөх хуримтлагддаг. Энэ өөх нь биед тасралтгүй цитокин хэмээх хортой бодис ялгаруулж архаг өрөвслийг үүсгэдэг байна. Энэхүү архаг өрөвсөл нь судасны хааныг хатууруулж чихрийн шижин болон зүрхний өвчний суурийг тавьдаг. Хүний эрүүл жингийн хүрээг тодорхойлох нь хүн бүрийн хувьд өрмөц байдаг. Анхаарах хүчин зүйлүүдэд одоогийн эрүүл мэндийн байдал, гэр бүлийн түүх, жингийн түүх, генетикийн удамшлын биеийн хэлбэрийг хянах зэрэг орно. Зөвхөн жинд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд 20 наснаас хойш ортовисцерал хэвлэлийн өөхний өсөлт болон жингийн өөрчлөлтийг хянах нь ашигтай байж болно. 4-дүгüрт нь тамхи татахгүй байх. Тамхи бол арсны коллагеныг шууд хугалж устгадаг, уушиг болон судасны хааныг хатууруулдаг хамгийн хортод айсан юм. Амьдралынхаа турш тамхинаас хол байсан хүмүүсийн арьс, дотоод эрхтнүүд хамгийн урт хугацаанд залуу уян хатан чанараа хадгалдаг болохыг Харвардын судалгаагаар баталсан байна. Тамхи татах нь хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, уушгины өвчин, архаг өрөвсөл, эсэлтэлтийн стрессийг өдөөдөг тул эрт нас баралтын хүчтэй эрсдэлт хүчин зүйл болдог. Тамхи татах нь биеийн бараг бүх эрхтэнд хор хүнийл учруулдаг. Тамхинаас гарах нь тамхитай холбоотой эдгээр өвчний эрсдлийг эрс бууруулдаг. 5-дугаарт нь согтууруулах ундааны зохистой хэрэглээ. Судалгаагаар эмэгтэй хүн өдөрт 1 хундах, эрэгтэй хүн өдөрт 2 хундагаас хэтрүүлэхгүй байх эсвэл бүр мөсөнд татгалзах хэрэгтэй гэж тодорхойлсон. Согтууруулах ундааны зохистой хэрэглээ нь 2-дугаар хэлбэрийн чихрийн шижин, зүрхний шигдээс, зүрх судасны өвчнөр эрт нас барах эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Бага ба дунд зэргийн арх нь сайн холестерин буюу өндөр нягтралтай липопротеин түвшинг нэмэгдүүлж артерийг бүглэж болзошгүй жижиг цусны бүлэгнэл үүсгээс сэргийлдэг байна.
Архаг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь тархины лимфатик системийг устгаж шөнийн детокс хийх боломжгүй болгодог. Зохистой хэмжээг барих эсвэл бүр мөсөнд татгалцснаар та элэг болон тархины эсүүдээ үхчгээс бүрэн хамгаална. Хүн бүрт уртудаа наслахыг хүсэж мөрөөдөхөөс гадна нас өндөр гарсан ч эрүүл, эрч хүч дүүрэн ойдохтой сайтай байхыг хүсдэг. Амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг мэдрээ. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.